За гэгээн тунгалаг өглөөний мэндийг гэж би шал өөр газар байгаа гэдэг. Манай хөө жоох ханиалгаад хүүхдийн имлэг твцсэн. Нартаа хүүхдийн имлэгийн дотроо 2 ортой, 2 сахиур болон 2 хүүхдийн ортой. Гэтэ манай хүүхдийн орнууд дээр байхгүй байгаа. Манай хүүхд болохоор тусгай эмчилгээ хийлгэж байгаа болохоор нэрээ хүүхдийн асрагчтай хамт байгаа. Би харин ганцаараа тагаа. Өндөр өглөөний цай орж ирсэн байна. Өглөөний цай. Чек дэрэн болтой нөгөө улс ховын имлэг гэж байхгүй дандаа ингээд улсын имлэг гэж байгаа. Тэгэд улсын имлэг нь болохоор өдөр тоол цай гэл бүх юмыг ингээд улсаас цаанаас ингээд гаргадаг даатгалаасаа тэг имчилгээ нь бүгд өнөд төлбөргүй. Тэгэд одоо хүүхдийн тусгаалсан ортой хүүхдийн тэг сахиурын ортой тэгээд бүх юм нь эмнэлгээс улсаас гардаг байгаа. Энд болохоор хүүхдийн байна болон том хүний байна. За тэгээд цөөхөнөд гэдлөө ирэх юмсан нойр бүсэр. За тэгээд өглөөнийхөө цаг уулаа өргөжлөд харалнаа. Сая доод хавхууд руу гараад хүүхдээ хөвгүүлчихэд ирлээ. Гадаа өнөөдрөөс айгүй гоё дулаахан өдөр байна. Хүүгээ хөвгүүлчихэд бас харж агаад ирсэн. Тэгээд өрөөндөө орж хоолны цаг болж юм. Хоол ирлээ. Ямар хоол ирсэн бол ерөн бол эмнэлгийн яг юм хоол болохоор шүлтөө бол өөрөө хоол гэх 2 төрлийн хоол өгдөлтөө. Тэгээд өнөөдрийн хоол ямар хоол вэ? За ногоотой шүл. Тэгээд төмөстэй тайны магтаа урахгүй байна. Саса хооллороо гэдэг шиг хоолойд та. Ингээл нөгөө хүүхдээ совлогч эмчнэрээр асруулж чинь дээрээс нь эмнэлгээс хоол зай бүх юм бэлдээд өгөн эмнэлгийн тогтолцоол ямар ч улс оронд ер нь ийм л байх хэрэгтэй байхгүй. Манай Монголын одоо эмнэлгийн тогтолцоод яагаад байгаа юм бол хэтэрхий даатгал авдаг мөртлөө эмнэлгийн тогтолцоо юу ч байхгүй. Ард иргэдийн төлөө гэсэн. Тэгэхэд энд бол эмнэлгийн ормонд Монголд хөрөлцгөө хат энэ бол эмнэлгийн орол хангалттай хэдэн зугаараа байна гэж боддоо. Тийм. За түр баяртай. Баяр доошо бууж ирсэн. Манай бяцхан охин дүүгээ ирэх гэр ирсэн. Гэхдээ хүүхдийн эмнэлглөө нэрэн тасаглоо тийшээ орох хоройтой. Тийм болохоор энэ дүгээр миний хөө оровч болохгүй. Аав нь орцсон. Аав нь хүүгээ олж байгаа. Миний орж болохгүй шүү дээ. Энэ бол манай үгийн байга. Миний байгаад авсар бол энэ дээр байна. Хүүхдийн эмнэлэг. Дан. Энэ болохоор нэг пэчэ буюу нэг хүүхдийн халамж асаргаанд байгаа хүмүүсийг яднатка гэдэг ордог. Энд манай бяцхан залуу байгаа. Манай бяцхан залуу за шинэхэн өглөө эмнэлэгт эхэллээ. Өнөөдөр гадаа жоохон бороотой өдөр байна. Бороо ороод тэгсэн мөртлөө аюу гоё наган нөгөө сая хүдэр очиод өхүүлж аваад ирсэн. Тэгсэн чинь жоохон эмнэлэг твтгээд жоохон би стрессчдэг. Тэгээд төрөөд 2 сар болж байгаа ч стресстэй жоохон сүү багтаалсан. Тэгээд нэмэлт сүүний юм хэрэглээд тэгээд дээрэс нь юу яа гинэ. Хүүгээ би одоо ингээ шар будаа иш ингээ хийгээд байгаа байхгүй юу. Шар будаа идээд хөхөндөө нэг сүү оруулах хэрэгтэй байна. Тэгээд хэрэг хөхөндөө сүү оруулахгүй бол совлогч өөрөө угаасаа нэмэлт өгж байгаа. Тэгээд намайг юу ас. Тэгээд энд бол намайг шүн мөн унтуулаад ингээл хөндөжин сүү оруулахын тулд чамд шүн сэрэггүйгээр шүн мөн ингээл бүтэн унтуулаад манай хүүгөө өгчил мөгжил амар ингээл халамжлал ингээл байгаа мөртлөө нөгөө эмнэлэг твтгээр нэг цансаал нэгсэн эмнэлэг гэж бодохоор л ингээл стресстэй дээ. Яг тэгээ стресс. Одоо тэгээд гойхон сүттэй шар бодлоос цай. Сая өглөө маань нөхөр авчирч өгсөн. Замаараа охиноо өргөчд. Одоо энийг уугаад захаад хүүхдээ өхүүлэх гэж үзэн дээ.
Уул нь хөхөөрөө байвал уул нь хөх сайн л. Манай хөх жоохон хөхөөрөө ч гэсэн би бас хаяа нэмэлт өгдөг байсан л да. Сая гадуурын хөвтэй ажилтай хөвтэй. За ивчсэн хөхөндөө сүү жоохон оруулъя да. За одоо миний энэ бичлэгэн дээр үзүүлж байгаа өрөө болохоор манай хүүгийн хөвтөж байсан ганцаарчлсан хэмжилгээний өрөө байгаа. Тэгээд нэг өрөөнд дотор 2 хүүхэд байх боломжтой, 2 жоо нэрхтэн ортой. Тэгээд маш олон сувлагч өдрийн цагаар гэхэд 4-5 сувлагч асаргаанд байд юм билээ. Тэгээд манай хүүхдийг хооллож, ундлан, асран тэгээд эмнэлгээс болохоор одоо памперс салби идэг, тэгэл усанд орох зүйлсийн хувцас гэ бүх зүйл эмнэлгээс, эмчилгээний зүйл бүх эмнэлгээсээ гардаг. Тэгээд манай хүүхдийг өдөржингөө хараад байж идэг. Тэгээд би за Чех улсын хүүхдийн эмнэлгийн хандивын байгууллагууд чинь хандив өгдөг. Хандиваар тэгээд яг хандив нь болохоор яг зүү газар ирсэн байгаа байхгүй юу? Тэгээд ингээд энд болохоор хандив өгсөн 200,000 крон, 20,000 крон, 300,000 100,000 ингээд хүүхдийн эмнэлэг ингээд ийм олон хандив авсан байна. Тэгээд хандиваараа яг хүүхдийн эмнэлгээл тохижуулсан. Хүүхдийн эмнэлэг нь хөөх. Ингээд хүүхдийн эмнэлэг хэдийдэн давхар хүүхдийн эмнэлэг байна. Битсэн байна. Бас Европский юунигээс батламж авсан байна. За гэгийн тунгалаг өглөөний мэндэ бас л нэгэн бороотой өглөө байна. Тэгээ би өнөөдөр шүдний эмнэлэгт үзүүлэх ёстой. Тэгээ одоо шүдний эмнэлэгт үзүүлэхээр эмнэлгээс гарах гэж байна. Тэгээд би шүдний эмнэлэгт үзүүлнэ. Ингээд зүг мөхөө бэлтцсэн. Намайг шүдний эмнэлэгт үзүүлээд иртэл сувлагч эмчнэр манай хүүхдийг харж байна. Тэгээд аавнаас хараад байж байна. Тэгээд би нөгөө өрөөнөөсөө сувлагдаад өөр доод давхарт буюу хүүхдийнхээ сахиурын өрөөнд ороод ирсэн байгаа. Тэгээд хажуудаа бас нэг ээжтэй байгаа. Сахиурын өрөөнд орсон. Ингээл одоо энэний цаана ингээл хүүхдийн өрөөнүүд ингээд байгаа байхгүй юу? Хүүхдээс эрчимтийн өрөөнүүд байгаа. Тэг хүүхдүүд минь хэвтэж байгаа. За тэгээд ер нь бол эмч нь бол хэлсэн л дээ. Заавал аав нь байх шаардлагагүй. Тэгээд чи өөрөө эмнэлэг мэмлэгээр явж байгаа. Гадуур ажиллаж зөвшөөрлөд ирж болно. Бид нар бол ингээд шүүн ингээд сүү өгдөг шиг өдөрч гисэн сүүгээ харж байна. Заавал өөрсдөө ч хэрэг байхгүй гэсэн. Гэхдээ ер нь бол тийм хасрамж, халамж, маламж хүүхдийн үйлчлэл үнэн гайхалтай. Гэхдээ манай компьютер болохоор заавал нэгнийгээ үлдээе гэж ярилцсан болохоор манай хүн ирээд хүүгээ хараад суугаад тэгээд бас миний орон дээр унтаад тэгээд эмнэлгээс өгсөн хоолны идэл өнөөдөр ингээ энэ дүнж би болохоор гадуур шүдний өвчтөй үзүүлнэ. Тэгээд дээрээс нь Монголоос манай төрсөндөө ирсэн байгаа дүүтэйг амтаас самжилах ажил байгаа. Тийм болохоор би түр эмнэлгээс гарлаа. Бай. Эмнэлгээс гарч ирээ шүдний эмнэлэг дээр ирсэн. Шүдтэй үзүүлэхээс сууж байна. Шүдний. Манай дүү энд байна. Сайн надам. Аав нь дүүг нараад хэлсэн. Одоо гоё шидтэй болно. За өнөөдөр гоё шүдтэй гоё болгож байгаа тэрсэн. Хартаа цааш шаталсан. Шүднийхээ чулуунуудыг тэлгээд шүднүүдээ өнгөлөөд завсраад энэ нас өнгөлөөсөн. Түрүү жил бас Монголдаас очихдоос өнгөлөөсөн. Өмнө жил болгон нэг удаа заавалгүй шүдээ өнгөлүүлэх чулуугаа түлхүүлсэн хийлэгчдэг. Тэгээд 2 жил болоод Монгол нэг удаа Монгол явахдаа Монголд очиж илгээд Чехтэй ахтай Чехтэй шүднийхээ эмчээр хийлэгчдэг. Өнөөдөр манай шүдний эмч нь энэ л миний сая төрсөн өдрөөр бэлгэн авсан шүдний сайд одооноос эхлэж би энийг ашиглахаар сэзээ хуучин шүднийхээ сайдыг болоод миний хуучин шүдний сайд ч гэсэн бас юу байсан л автомат сайд байсан л да. Гэхдээ одоо би автомат сайдыг солихоор шүдзээ. Энэ болохоор цайруулдаг бас нэмэлт үүсэл гэдэг юм билээ. Тийм болохоор энийг хэрэглэхээр шийдсэн. Манай шүдний юу эмчнүүдээр надад болохоор ам зайлагч санал болгосон нөгөө жоохон юу буйл жоохон өрөвсөлтэй цус гараад байгаа болохоор ам зайлаг санал болгосон. Энэ ам зайлагчийг хэрэглээрэй гэсэн. Энэ 30 хоног хамгийн дэдл өглөө орой гээд 2 удаа хэрэглэх юм билээ. Энийг хэрэглээд буйлынхаа өрөвслийг дараарай гэжлээ. Тэгээд энэ болохоор надад юу гэж өгсөн 3 төрлийн шүдний завсрын сойд өгсөн. 3 төрлөх ягаад тэгэхээр зарим нь хит
жижигхэн зайтай, зарим нь болохоор тэр одоо энэ доотлын шүтүүд болохоор айгүй тоон зайтай. Тэгшээтлэн дээдлийн шүтүүд нь болохоор ямар ч зайг авахгүй. Тийм болохоор завсрын угаах сайзнууд нь тус бүр өөр байх хэвээр. Ер нь сайн барьж орж явах, зуурж орж явах тусмаа сайн гэж. Одоо нэсглээ гоё шүттэй боллоо да. Гоё шүттэй боллоо да. Шүтээ авах. За би имлэгтэй хөвцөр л байгаа. Тийм манай хэмжлэгийн хэлгээл би хажуудлага нэг байжлаа. Эсвэл харин энэ бүр ингээд нэг намайг хөнс оруулахын тулд дандаа ингээд хөнс хоол хүнс нэг сүү оруулдаг айгүй хүнс авчиж өгдөг болсон. Тэгээд сүү оруулах хэрэгтэй, хүүхдэд хэрэгтэй гэдэг. Гадаа өдрөөс гоё л энэ да. Тэгээд дандаа сүү оруулах хүнс нь гэсэн чинь зэ рахлик тэгээд сметан дандаа ингээд авчиж өгч байгаа. Энэ тэгээд сүү оруулна. Гоё амттай л юм. Сүү оруулах хэрэгтэй. Тэгээд сүү оруулах нь бол бас би нэг юу хэлж байгаа ш тамийн гол нь. Смарт хөхний салбар ашиглаж байгаа. Тэгээд хөхөө сайн сүү оруулах хэрэгтэй. Хүүхдэд ч сүү маш их хэрэгтэй гэсэн. Надад манай хүүхдээ санаа зовоод ш. Манай хүүхдээ өчтөр 80 г мэдсэн байхгүй хөхөө гэсэн ч өө сүлгснээр бүр баярлаа хаалгашаа инээж миний гэдсэн ш. Миний өмнөөс бүр илүү баярлаад байгаа юм чи. За амьдлаг доторх хариуцлагын бодлогод хүүхдийн эмнэлэг. Сармана хүүхдээ өгчийг аваад шийд энэ өвчний гадна талд нь болох ариутгах юм байна. 3% ариутгалтай 30 минут. Тэгээд энд ингээл хөрхөн ариутгалын бодис хүүхдийн тос тэгэл бүх хэрэгтэй зүйлүүдийг энд тавиал ариутгал. Энд болохоор манай хүүхдийн зүрхний зохилтой амьсгалын заалтууд бүгд гарч байна. Энэ болохоор нөгөө өмнө нь харуулж ирсэн хүүхдийн амьсгал хэмжигч ор. За энэ болохоор нөгөө манай эрчимтэй эмнэлгийн тасгийн болох 0. Энэ болохоор персонал буюу ажилчдын оргон бол энэ болохоор родич буюу дэдийг хүүхдийн эцэгчдүүд оргон. Тэгээ бас энэ болохоор хүүхдүүдэд хэрэгтэй юмнууд энэ ингээд тавьсан байна. Гэтэл бол хүүхдүүд нь нэг орохгүй л яг тийм эрчимтэй төвчж байгаа хүүхдүүдэд дандаа нэг гуурс залгацсан юм билээ. Нэрээ хүүхдүүд жоо хүүхдүүд бол памперсан. Тэгээд энд болохоор гар зүү угаах технологиг тайлбарлалцсан. Гар ариутгах, гар арчих цаас. Гар арчих цаас бол бүхэл эмнэлэгт маш их хэмжээгээр байдаг. Энэ бүгд энэ төлбөргүй. За тэгээд тэндээсээ гараад ирлээ энэ дээр болохоор ингээ хөөхөн битсэн байгаад 0 гээд хүүхдийн зэрэгтэй. Гадаа ямар харагдав. Өөрхөн ингээд бод орхолцсон. Бас энэ хүлээлийн тангам байн сууж болдог. Тэгээд энэ болохоор нэр юу вэ? Энэ болохоор нэг усан дордог өрөө байгаа. Усан дордог өрөөний гадна талд болохоор нэг цаас тавьсан байгаа. Энэ болохоор одоо болохоор хүнгүй орж олно гэсэн. Харин энийг эргүүлэх юм бол нөгөө талд нь стоп буюу орохыг хориглоно гэсэн. Усанд орохдоо энэ яваад эргүүлээд орно. Яг тэр бүх эмнэлэг болохоор бүх хаалган дотроос цоож нөгөө эмнэлгийн байгууллагад ямар нэгэн усанд орж байгаа ч юм уу 0 орж байгаа ямар нэгэн асуудал үүсч магадгүй гэдэг утгаараа бүх юм хаалган цоож байгаа. Тэгэл шийд цэвэрлэгийн өрөө байна. Энэ болохоор өрөө хапраад байна. Энэ болохоор манай хүн хитж байгаа орд яг адилхан ор байна. Энэ ор. За тэгээд ийшээ ингээд юм байж. Харин тэр үүдний хэсэгт болохоор нөгөө хүүхдүүдийн нөгөө нэг хэрэгтэй тэрэг сандал бүх юм байна. Тэр ингээд ягаан бүтээсэн байна гэхээр хүмүүс байхгүй болохоор хүмүүс шинээр ирэх юм ба шууд хэрэглэхэд нь ингээд зориулт нь бэлдээд утаар бүтээсэн байгаа байхгүй ариутгаад. Манай өрөөнд ч гэсэн одоо энэ хүүхдийн сандал хоол идэх сандал бас ингээд угаа цэвэрлээд ариутгаа бүтээсэн. Энд дараад нь сахиур ирэх юм бол унтахаар ингээд орын бас ор хэмжлийн даавгийн солиод шин даав хийгээд ариутгаад ингээд бүгднийг бэлдсэн байна гэдэг. Тэгээ бас би чимлээ өрөөнд дотроо хөргөчтэй. Тэгээ бас гараа байнгуугаа хариуцах юм бодснууд болон гар арчих цааснууд бүгд ширээн дээр. Тэгээд
өдөрт болохоор 3-4 хоол өгдөг. Тэгээд хоол болгоно амар хөөрхөн зэ хөхүүлээж зөриөлөв гэж бичиж оруулж ирж өгдөг надад хөхүүлээж. Тэгээд сая одоо орж ирсэн чи орой 100 шорж ирсэн байна. Талах, шин талах. Йогурт. Тэгээд йогуртын дээр жидэх сүүгээр хийсэн сметан. Тэгээд бас сэртэй салентэй талах. Гой юмд оруулж ирсэн байна. За сайн байцгаана уу. Энэ бол миний эмнэлгийн 7 дахь өдөр хүүхдийн эмнэлэгт хэвтэж байгаа. Тэгээ би өмнө ерөөсөн нөгөө нэг нэраа хүүхдтэйгээ байж байгаад хүүхдийн эмнэлэгт чихт өрмөл хэвтэж үзээгүй. Тэгээд анх удаага хэвтээд манай хүүхд ч одоо 2 сартай. Тэгээд ямархан эмчилгээ хийдэг бол ерөн эднийх уушиг талтай муу болохоор гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь эмчилгээ, асаргаа, сувилгаа маш сайн байсан. Тэгээ хамгийн давуу тал нь гэх юм бол манай монголч юу юуг л хүүхдүүд тариа антибиотик өгöd бол энд болохоор ямар ч тийм эмчилгээ биш. Харин нөгөө нэг барай тэгээд нөгөө нэг уушигны тэлэх дасгал, уушигны массаж, сэр ховлох гэдэг тийм барай-марины аргаар ямар ч юм танк хэрэглэлгүй ханиад хатгааг бол идгээд юм байна. Нэраа хөтэ ханиадгааг бол тариа-мараа хийдгүй юм байна. Тэрийг мэдэж авлаа. Тэгэхээр энэ болох надад маш их таалагдж байгаа. Би одоо юу бол антибиотик тариад дуунах байх та. Тэгээд дараад нь захиад ханиад түрээд антибиотикаа тариулах гэдэг даа гэж бодогдоод яах бол тэгээд жоохон 2 сартай хүүхдийн судас нь олдохгүй тариа ичих болов яах бол гэд амар айжсэн. Тэгэл ер нь бол эхний 4 хоног тасралтгүй нөгөө нэг амьсгалын уурын аппарат залгачд юм билээ. Гэсэл тэр нь ингээл уурын аппаратаараа ингээл уушин дотор цэрийн хавхлаар ингээл өөрөөр нь үлээлгээд төлөвчдөг. Тэр айгүй бас сайн нөлөөд юм билээ гэж ойлгосон. Тэгээ дараад нь болохоор 2 цаг тутамд болохоор уушиг тэлэх, цацлах, амлон цацлах юм барьжилаа уушиг нь ингээд цацлах. Тэгэл дараад нь болохоор өдөр болгон ч юм орж ирээд ингээд цэжин дээр нь ингээд массаж хийж өгдөг барайны эмч орж ирээд төрөл бүрийн мөмлөг явуулж массаж цэрийн хавхалтанд туслах юм бэл. Тэгээд одоо бид 7 хоноод ерөн бол маргаашнаас гарах гэж байгаа. Тэгээд айгүй гоё болж байгаа. Сэтгэл хангалуун байгаа. Ерөн бол нэраа хүүхдүүд бол тариа хэлэхээс би амар айдаг. За тэгээд дараагийн нэг сонин содон зүйл гэх юм бол одоо ингээд би одоо хүүхдийн эмнэлэгт хэвтэж байгаа. Тэгээд надад өдөрт одоо өдрийн 3 хоолтой. Тэгээд манай хүүд болохоор цаанаасаа ингээд памперс, салфетик, өдөр уух сүү гэх бүх хэрэглээг эмнэлгээс гаргана. Ягаад гэвэл бид нар нөгөө нэг өмнө би төрхийн болог дээр хэлжсэн. Бид нар энэ улсад татвараа төлж байгаа, даатгалаа төлж байгаа болохоор харин тэр зүйл бүгд яг биднээс өөрсдөд зориулагддаг. Хин нэгний халаасанд ордоггүй байхгүй юу? Тийм болохоор бид нарт бол тэр бол маш гоё давуу талтай. Тэгэл эмнэлгийн хүүхдийн ор гэхэд бол хангалттай хүрэлцээтэй байна. Дахиад өвчтөе хүүхдтэй хамт нэг өрөөнд ороод нөгөө хүүхдээс өөр өвчөө авчна гэх шалтгаалга маш гоё давуу талуудтай байгаа. Тэгээ би ер нь жижигхэн нөгөө нэг тэр өрөөнд дотор болохоор ингээ бүтэн бичлэг хийж болохгүй болохоор би нэг жижигхэн бичлэг хийсэн байгаа. Тэгээд тэр өрөө болохоор манай хүүгийн хөвтөж байгаа өрөө болохоор ямар өрөө вэ гэдэг миний үргэлжлүүлэх бичлэгнээс та нар хараа за. Тэр хүүхдийн ор морн бол тэгэл бүхэлд амьсгалын аппараттай шүн хүүхд нь тэр мэрэндээ гахаад амьсгалын тасалдахгүй гэх яах юм байхгүй. Тэр нь өөрөө хүүхдийн амьсгал ямар нэгэн дутагдaltaй алдаа загаал гэх юм бол хонхон дуугардаг. Тэгэл бүхэл зүйлээр бол амар давуу талтай байна. Тэр ормор явд бол хэлэх юм байх юм байна. Тэгэл өдөрт бол өдөр болгон хүүхдээ минь усан даруулаад хөөргөн таслаад биедээ тэгэл совлогч нар нэ хүүхд ч усанд орчлоо аваараа хүүхд ч сүү өгчлөө аваараа шүн бол тэгэл намайг сэрэхгүй хүүхд чи авч ийг тэгэл нэг хүүхд төр ихэд 2 3 совлогч байх жишээний үнэндээ бол би нэмлэгт бол жаргаж байна да гоё юм да тайд минь гэсэн миний гоёхон блогнуудыг үзээд Чехийн эмнэлэг болон Чех улсын татналах мэдээллүүдийг сонирхоорой. За миний нөгөө түрүүн бичлэгнээр яриадсан нөгөө уурын аппаратаар утаж цэрийг хавхлаж идгээсэн гэдсэн тэр зүйл чинь болохоор энэ байна. Одоо содтой усыг ингэж хийгээд тэгээд залгаад ирэхээр энэ болохоор ийм болт юм билээ. Тэгээд энүүгээр уур нь гараад тэгээд хүүхдээ ам хамар хоолол утаж өгнө. Монголоор батлагын аппарат гэсэн шиг. Аппарат ээ.
Тэгээд би нөгөө бичлэгээр яриадсан шүү дээ. Энүүгээр дөр ингээм тарианууд нь байдаг гэсэн. Эднийг болохоор ингээ гадна тал дээр ноон сар өчсөн маа дуусхан сар битсэн. Тэгээд хүүхдэд тариа юм багцсан ямар их чиргэлсэн дуусхан сар ингээ харуулдаг байхгүй бид нар. Энэ болохоор баталгаатай оригинал харьцагтайгаа. Эмүүд нь ерөн бол тэгэл хвшлэн Герман, Чех, Америк гадуудаас орж ирдэг. Одоо хөвж байгаа эмнэлэг байгаа шүү дээ. Эмнэлгийн эмийн сан болохоор энд энэ эмийн сан болохоор орой 10 цаг хүртэл ажилладаг. Тэгээд би болохоор сая гарч эмийн сан орсон. Эмийн сан ороод нөгөө нэг энэ цээж орсолт эсрэг юм авсан. Хөхөндөөсөө оруулах гээд өдөр алга нөгөө нэг юу талах зээрээ жоохон юу талах боо бидэд гурлан бүтээгдэхүүдэд хахаар цээж орсоод байна. Тэгээд ерөн бол манай хот олгонд өөр өөрсдийн гэсэн одоо нөгөө имлэг байгаа 24 цаг ажилд. Энэ болохоор бүтэн тойроо заяа. Тэр чихтэй бүх төрлийн имлэг байгаа. Миний төрсөн имлэг ч гэсэн энэ дотор гэдэг. Тэгээ одоо би эднэр та нарт харуулъя заяа. Энэ болохоор таблкан дээрээс харуулнаа. Энэ болохоор аль аль имлэг хаана байгаа вэ гэсэн ба. Бүх төрлийн эрэгтэй тогтолцоотой имлэгүүд нь байгаа. Одоо энэ харагдаж шүү дээ. Энэ зурган дээр харагдаж байгаа тайлбар. Нийт хэдэн барилга байна? 47 ширхэг барилга байгаа. Одоо ингээл бүх төрлийн эрэгтнэрээ байгаа шүү дээ. Эрэгтнийхний имлэг, хүүхдийн имлэг, том хүний имлэг, гимтлнүүд, уушиг, толгоо бүгд тус тустай шүдмүдгээл ингээд ийм барилалтай ийм том имлэг байгаа. Энэ бол Немацница Пардубицкий край. Манай хот болохоор Пардубиц хотын имлэг, тэгээ Пардубицкий край гэдэг юм. Имлэг юм байдаг. Бүх юм нэг дор болохоор имлэг дотор бол тэгэл ямар нэгэн өөр асуудал үүслэе гэх юм бол тэр имлэгээс нөгөө тал руугаа ингээл яваал энийг ингээл хийчдэг болохоор ямар ч нэгэн саад бэрхшээл бол нэг тулгараад байхгүй. Одоо л би хүүхдийн имлэг лөө буцсан. Манай хүүхдийн имлэг нь эмийн сантай ойрхон. Гадаа бол өнөөдөр орой үнэн гоё. Дулаахан гоё байна. Энэ нэрээ манай шинэ имлэг шүү дээ. Энэ имлэг заяа жилийн дотор баригдсан гэж боддоо чи та нар ингээ харалтаа үнэхээр гоёгоо зин том имлэг жилийн дотор баригдсан гэж бодохоор ийм том имлэгтэй. Тэгээ миний төрсэн имлэг энэ 4 номер гэдэг имлэг байгаас энэний цаашаа байдаг. Төрхийн имлэг 3 номер имлэг байгаа. Эмэгтэйчүүд болон төрх. Одоо манай хүүхдийн имлэг болохоор энд байгаа. Тэгээд энд хамгийн гол нь ингээд дотор нь яваад ямар нэгэн төөрнө гэсэн юм байхгүй хэлээ мэдчих юм бол энэ одоо ингээд явах зам болгонд тийшээ заасан сум тэмдэглэгээнүүд байгаа. Энэ тэмдэглэгээ нь болохоор та ямар имлэг рүү очих гэсэн тэр имлэгийн чинь сум тэмдэглэгээнүүд нь бүгд байгаа гэдэг одоо харж байна уу? Яаралтай том хүний төргөн тусламж ийшээ байна. Тийм. Мис засал ийшээ байна гэж юм. Тэгээд шинжилгээний газар байна, хүүхдийн имлэг байна. Бүгднийг ингээд заасан тал бүрээрээ. Гарахаалга ийшээ байна гэл. Гарахаалга машины одоо зогсоол буюу олтлол 4:45-аас 8-ийн хооронд ажиллана гэсэн байна. За тэгээд энэ имлэг дотор би яадаг аа. Имлэг нь чихэн имлэгүүд үнэн гоёгээд